усны үлгэр, чандам нь эрдэнэ. Эрт урдийн цагт бус энэ цаг үед юм гин. Алтан дэлхийд 7 биш 1 нар мандсан айгам халуун өдөр өөлөөхөө найзуудтайгаа ойролцоо хуул руу дугуйн аялал хийвэ. Нар хурцаар төнөж өгсөөр газар дугуйж ийх тусам хүүхдүүд маш их халууцсан ангажээ. Хүүхдүүдийн нэг нь ойролцоо булаг байдгийг санан найзуудтай тийшээ явахыг санал гаргав. Хүүхдүүд зөвшөөрөн хүйтэн булгийн зүг ирэглээ. Булаг дээр халууцсан адуу ундаас нь тугал ус сууж байгаа нь харагдлаа. Мөн булгаас зайдуу машина тавьчихад сав барин алхан ирж буй өвөө эмээ хоёр ч харагдав. Хүүхдүүд ус харан баярлаж дугуйнуудаа хаашаас хашчихад авч явсан савнуудаа ус дүүргэхээр гүйлтлээ. Эмээ өвөө хоёр ч зэрэгцэн ирэв. Хүүхдүүдийг ундаа усны саваар булгаас шууд хутгах гэж байгааг харсан өвгөн ах хүүхдүүдэд хандан аршаан булаг усанд бохир оруулах, бохир саваар хутгах, сүү цагаан идээд усаахыг цээрэлдэг бөгөөд эс бөхгөөс буцартна. Мөн аршаан усны дэрэгдэх мод бургасыг огтлох болон хад чулууг хөндөж болохгүй. Аршаан ус ширгэж газар доогуур шургана гэдэг юм. Тиймээс хутгах саваа угааж ундаа усны үлдэгдлээ цэвэрлэх нь зүйтэй гэх тэр. Ингээд хүүхдүүд цэвэр усны саваар булгаас ус хутган авч усны савуудаа цэвэрлэлээ. Цэвэр саваар хүйтэн булгийн уснаас хутган хамтлаа ууж цангаагаа тайлаад савнуудаа дүүргээд хөдлөх гэтэл эмээ өвөө хоёр үг авдаг сайн хүүхдүүд хэмээн магтаад байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байхыг хүслээ. Хүүхдүүд сайхан буурайнуудын хэлсэн зүйлийн талаар харилцан ярилцав. Хог хаягдал, орчны бохирдол, хүний буруутай үйлдэлээс шалтгаалan цэвэр усны нөөц жилээс жилд буурч байгаа тухайг хичээлдэр үзснэж санацгаалаа. Нээрэл хүүхдүүд хэсэгхэн хугацаанд халууцсан ангахад ямар хэцүү байснаас санан үүр дийм байдалтай болвол яана гэж айцгаав.